багш төсөн төгс агшаад таас хичээл авнаа. За өглөө сайн байцгаана уу? Сайхан хурцгааж байна уу? За баярлалаа. За тэгээд гэр бүлийн боловсролын болоод агуулдаг яг 2 цаг болоод бүтнээр нь бас орох бас боломжгүй тий. Тэгэхээр яг гэр бүлийн боловсролоос хүүхдийн хөгжөлтэй холбоотой хэсгийг болоод төвшин төгсөөс одоо орон тэгэхээр тав болчихсондаа ихтэй орцоод үйл ажиллагаа цааш нь хөгжлөөр байхаа гэж тэгээд төвшин төгсөөстэй баяр хүрээд цогцолоо хичээлээ. Баяр жаргал маань сайн надад танилцууллаа. Биеийн ямар хүмүүс өнөөдөр хичээл орох гэж байгаа юм болоо гэж асуусан цөм багш нар байна. Тэгэхээр магадгүй та нар маань яг өнөөдөр боловсролын халуун галзуухан дотор байгаа учраас та нарын мэддэг юмыг би ярьж магадгүй. Гэхдээ санаа ухаар юм хэлж магадгүй. Дараа нь та нар ч гэсэн өдөж асуудал тавиад харилцан ярилцчих магадгүй. За ингээд хичээлд оръё. За би өөрөө нэг жоохон дэлгэрэнгүй гэдэг юм уу танилцуулъя. За би багш мэргэжилтэй. Би дан хүүхдийн байгууллагад ажиллаад байсан хөө. Хуучин цагийн пенсийн байгууллагад одоо хүүхдийн ордны орлого захирал, пенсийн төв зөвлөлийн орлогчдаар гарга зүүж, найрын туслангийн орлого захирал, хүүхдийн сонины эрхлэгч, сэтгүүлийн нарийн бичгийн дарга, эвлийн дугаараа эрдэмтдийн сургалтын дэвд эрдэмтдийн ажилтан. Тэгээд 1990-ад оноос хүүхдийн төлөө үндэсний газар гэдэг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулагдсан цагаас хойш хүүхдийн төлөө үндэсний газар хэлтсийн дарга 10 гаруй жил хийгээд сүүлийн 7 жилд би гэрэл ёсны ордны гэр бүлийн сургалтын төвд багшилсан. За бас Монгол Улсын их сургууль, боловсролын их сургууль, Улаанбаатар их сургуулийн нийгмийн ажилтны ангид, гэр бүл судлалын ангид бас гэр бүл судлал, хүүхэд судлалын асуудлаар бас цөөн зөгийн хичээл зааж ирсэн. Энэ ажил амьдралаас харах юм бол би хүүхдийн асуудлыг дан хүүхдийн байгууллага шийдчих юм шиг, боловсролын байгууллага багш нар шийдчих юм шиг тийм сэтгэлгээ их түгээмэл байсан. Гэтэл яг амьдрал дээр ороод жам ёсны байр одоо жам ёсны байвал зүг юм байран дээр байх ёстой. Тэр жам ёсны юмс харах юм бол гэр бүлийн оролцоогүйгээр эцгийн тусламжгүйгээр багшилж байсан, сургуулж байсан өөр одоо хүүхдэд ажилдаг ямар ч байгууллага үр дүнд хүрч болохгүй байна гэдэг ийм нэг бат итгэл үнэмшлийг би олж авсан. Тийм учраас сүүлийн жилүүдэд би хүүхдийн асуудлыг дангаар биш гэр бүлтэй холбож авч үзхийг хичээж ингэж ажиллаж байгаа. Тэгээд энэ тэнд ганц 2 цагийн хичээл энэ мэтэр зааж байна. Ганц 2 ном бичиж байна. За тэгээд гэр бүл хүүхдийн холбогдлолтой янз бүрийн төрийн болон төрийн бас байгууллагын үйл ажиллагаанд оролцож байгаа. Тэгээд манай насан туршийн боловсролын төвийн захирал мэргэжилтэнгүүд ер нь манай сургууч багш нарт та энэ өөрийнхөө бодож явдаг юм хэрэг яриул яасан юм бэ гэж ингэж үлсэн юм аа. За тэгэхээр та нар маань урд нь мэдээж та нар бол туршилтаа багш нар ихэнх нь бол ингээд харахад урцмөөрөө сайхан хичээнэр байгаа, айлын бэрээчүүд байгаа, хүний сайхан хөвчнэр байгаа. Энэ усууд бол та бүхэн гэр бүлийн амьдралыг надаас илүү мэднэ. Гэхдээ бид сургалтын дээр жоохон юуг анхаарч олон түмэнд хүргэж явах хэрэгтэй юм бэ гэдэг зүйлийг одоо ярих үеднээс би өөрийгөө ингэж танилцуулсан юм аа. За ингэж хичээлд оръё. За сэдв гэр бүлийн нийгмийн үүрэг хариуцлах, боловсролын
үйл ажиллагаанд гэрүүлийн оролцоо гэсэн ийм сэдвээр би өнөөдөр хэлээ ярья. Тавд дэнгих азтай хүмүүс энэ ертөнцид бидний шиг ийм азтай хүмүүс байгаа юм уу? Яагаад үхтэй тэр 100 жилд нэг удаа тохиолддог 200-ны завсар биднээд амьдарч байгаа. 20-р зуун төрсөн 21-р зуунд амьдарч байгаа, ажиллаж байгаа. Ховор тохиолдол. Тэр битгийгэл 1000 жилд нэг удаа тохиолддог 2000-ны үед төрж бэнлээд 3000-нд бид ажиллаж амьдарч байгаа. Бүр тэр битгийгэл 2600 жилд нэг удаа тохиолддог хоёр эртний загсны эртний үед бол мэндлээд хүн болж төрөөд бомбын эринд бол биднүүд аж төрж амьдарч байгаа. Бомбын эринг бол зарим хүмүүс оюун ухааны эрин гэж байна. За бурхны шишин дуу майдрын эрин гэж хэлдэг. Янз бүрээр. За ямар ч ажилтгай хүн төрөлтийн хөгжил бол цаашин цаг үед орлоо. Энэ цаашин үе гэдэг бол үндсэндээ ухаанд хүн төрлөختөн бий болсон цагаасаа эхлэж хамгийн их хүн дотоод ертөнц рүүгээ оюун бэлэг рүүгээ хүн нэвтэрч орох ийм цаг үед амьдарч байна. Ийм үед бол хүний үнцэг хэрэгцээ юу байх вэ? Энийг бид ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид дэлхийн дэвжээгээр сэтгэх ёстой. Дэлхийн дэвжээгээр сэтгэх ёстой. Хүн төрөлхтний хөгжил чухам хаашаагаан байна уу гэдгийг бол бид сайн мэддэг тооцоолж амьдрах ёстой. Түүний ерөнхий чиг хандлагыг дэлхийн засгийн газар гэдэг ЮНЕСКО нэлээд тодорхойлж дэлхийн олон оронд бол зөвлөмж гаргадаг. Тэр ЮНЕСКО одоо дэлхийн боловсрол боловсрол шинжлэх ухаан соёлын байрлал шүү дээ ЮНЕСКО. ЮНЕСКОгийн боловсролын номер 1 бодлогод сургуулийн өмнөх боловсролыг тавиад эхэллээ одоо. Сургуулийн өмнөх боловсрол. Хоёрдугаарт нүхний насан туршийн боловсролыг их тэргүүн тавиад эхэллээ. Ойлгож байгаа үү? Гуравдугаарт бичиг үсгийн боловсролыг тавиад эхэллээ. Тэгээд дараагаар нь суур боловсролыг жигтэйхэн хүчтэй тавьж байна. Ерөнхий боловсрол. За тэгээд тэрний дагуулад дээд боловсрол, мэрэгжлийн боловсрол, эрдэм шинжилгээний боловсрол, за тэгээд дагалт боловсрол, экологийн боловсрол, энгийн боловсрол, гэр бүлийн боловсрол, ардчлалын боловсрол гэх мэтээр боловсролын бусад салбаруудыг бол тэрний араас дагалдуулаад тавих болно. Тэгэхээр бид та бүхэн дандаа хүмүүст ажилладаг, сургалт удирддаг хүмүүс учраас биднүүд олон түмэнд энэ санааг үүнийг заавал ойлгож өгөх ёстой. Энэ бол өнөөдрийн соён гэгэрүүлэх бодлогын хамгийн титэм асуулт, хамгийн оргил асуулт. Энэ л биднүүд олон нийтийн анхаарлыг хийж хандуулж өгнө үү? Олон түмэн бол соён гэгэр тэр зам руу орно. Гэтэл харамсалтай. Манай өнөөдрийн нийгэмд бол энэ хөгжлийн чиг хандлагаасаа арай өөр чиг хандлага ороод байгаа. За энийг би тайлбарлах гэж байна. Өнөөдрийн соён гэгэрүүлэх үйл хэрэгт чухам юу хэрэгтэй юм бэ гэдэг тал дээр би нэг юм гурвалжин дээр жижигхэн тайлбар хэлье. Бид хэдэн биетэй вэ? Багшнараа. Бид хэдэн биетэй? Нэг биетэй юу? Нэг биетэй суулцууд гараа. Хой. Гараа өргөхдөө хөргөхдөө бол гараа өргөхгүй гэж яаж вэ? Магадгүй нэг бие.
Хоёр биетэй хүмүүс байна уу? За ер нь дотор бодож байгаагаар гэрлэн бий гэнэ үү? Ямар бий гэнэ үү? Хоёр биетэй хүмүүсүүд гараа өргөнө. Гурван биетэй хүн байна уу? Гүйж нэг гэхээр гараа өргөхгүй. Хоёр гэхээр гараа өргөхгүй. Гурав гэхээр гараа өргөхгүй. Дөрвөн биетэй хүмүүсүүд байна. Гур байдгүй. За энийг сони болтой. За ямар ч зүйл та нар бол дөрвөөс дэш биетэй усууд юм байна. За би бол хувьдаа гурван биетэй. Магадгүй миний бие цоодод та нарт одоо юм гэдгийг дотор санагдаж магадгүй. Гэхдээ одоо яа их вэ? Би өөрийнхөө гурван биеийг тайлбарлах гэж байна. Нэгдүгээр бие. Байгалийн бие. Монголчуудын нэг махан бие гэдэг, шинжлэх ухааны физиологи гэдэг. Бүгд бие. Бүгдээрээ адилхан ингээд харагдаад ирсэмээр нэг толгойтой, хоёр гартай, хоёр хөлтэй, хоёр чихтэй, нэг хамартай юу гэдэг. Зарим хүний хоёр чихэн дэлдэн, заримын жаахан хулгардаг, зарим хүний нэг хамар нь бол монхордог, зарим нь шүнгэрдэг янз бүр. Гэхдээ бол бүгдээр адилхан. Энэ байгалийн биеийн амин хэрэгцээ юу гэдэг? Зүйд, хоолонд, дулаан хувцас, хунар, тахилэг аран байр гэх мэтээр байх шүү дээ. Түүнийг юугаар бүтээдэг? Мөнгөөр бүтээдэг. Хөдөлмөрөөр бүтээдэг. Тийм битэй мөнгө ихтэй байх юм бол хоолонд жилбэг хувцас хунар. Одоо ганган орон сууц жижигтэй зарим хүн ч одоо 2 амбул 3 амбул мөртлөө одоо хичнээн одоо 2-3 давхар том хаалцанд амьдраад бие бинь олохгүй зэн миний хайртай чи ямар өргөнд байна гэж гаргацаар бие бинь соргодог. За ямар ч утгаар байгалийн бие гэдгийг бол хүн бие усахнаас байсан энийг хэрэгцээг хангах гэж хүндэрдэг улс орнууд зүтгэж ирсэн. За эдийн байдлыг бол хангалттай бүтээсэн. Хангалттай бүтээсэн. Шинжлэх ухааны технологи дамжуулалтыг амьдрал дэвтрүүлээд ингээд. Шинжлэх цусган байгуулаад юу вэ? Зарим нь алтан жолондоо суудаг болсон шүү дээ. Сонсоо үдтэй. Сингапурын одоо хамгийн баян хүн бол өндөр хашинда алтан бүрсэн одоо унитаз дээр сууж байгаа гэж. За баги. Байгалийн бие бол хүлээж зөвшөөрч байна уу? Хүлээж зөвшөөрч гараа өргөж. Зөвшөөрөх хүн алга тийм ээ. За хоёр дахь энэ бол сэтгэлийн бие. Сэтгэлийн бие. Өөрөөр хэлбэл энэ бол хүнд өөрт нь байдаг. Зан ааш. Тэмбитэ устаас ялгар одоо ууртаа бол номхон дэлгөө бол тийм. За энийг бол монголчууд за энэ тэгэхээр одоо би энийг ийшээ зөөнө. За яа. Энэ сэтгэлийн бие бол хүнд бие юу? Бага. Зөвшөөрч байна уу? Тэгвэл хоёр дахь хүлээж зөвшөөрсөн гараа өргөнө. Ваа, баярлалаа. Яг нэг багшлаа бид. Аргагүй та нар чи мэддэг юм чи би хэлж байгаа гэхдээ би жаахан юм юу руу оруулж байгаа шүү дээ жаахан юм. Загвартлаар бол. Загварт гин юу? Ухааны бие. Өөрөөр хэлбэл мэддэг зүйлийг чаддаг зүйлийг тийм ээ? Тэгэхээр энийг юм дээр болгож үзье. Энэ байгалийн биеийн цааталд юу байдаг вэ? Хүний эрүүл мэнд байдаг. Сэтгэлийн биеийн цаана юу байдаг вэ? Багшлаа. Монголчууд юу гэж хэлдэг вэ? Хүний хүмүүжийг төлөвшөлж ярьдаг. Ухааны биеийн цаана юу байдаг вэ? Хүний
боловсрал мэдлэг гэж байдаг. Боловсрал мэдлэг. Тэгвэл өнөөдөр хүний цогцгогжил гэж ярьдаг бас. Хүний цогцгогжил гэдэг бол энэ гурван энэ эрүүл мэнд хүмүүжил төлөвшил боловсрал энэ гурав нэгдээд нэг нь илүү дутуугүй болохоор энэ бол цогцгогжил. Жишээлбэл эрүүл мэндийн хувьд бол архаг өвчтөө. Тийм ээ? Тэгсэн мөртлөө жигтэйхэн тусч энэрэнгүй хүмүүжил төлөвшил сайхантай их өндөр 2-3 дээд сургууль төгссөн хүн энэ хүн өнөөдрийн амьдралын шаардлагыг хангах уу? Хэцүү. Тийм ээ? Би нэрвч хэрэг месси нэмцэн зүг, местрийн нэмцэн зүг, олимпиад орж бит. Их сайхан хүмүүжilтэй тусч өгөөмөр тийм ээ? Тэгсэн мөртлөө бичиг үсэг мэддэггүй юм уу? Боловсрол багтаа бол энэ хүн энэ цагийн үеийн шаардлагыг хангах уу? Бас нэг юм. Замандаа жигээр 2-3 дээд сургууль төгссөн жигтэйх сайхан бие үлдэртэй мөртлөө. Жигтэйх мохоо ардаг ааштай. Ажил одоо жожиг. Моосанатаа одоо бусдыг хордох сэтгэлтэй ч юм уу. Иймэрхүү байх юм бол энэ бас байж. Тэгэхээр хүний цогцгогжил гэдэг юм бол өнөөдөр энэ хүний цогцгогжил гэдэг бол өнөөдөр бидний амьдралын эрхэм зорилго 21-р зууны боловсролын за энэ бол би боловсрол гэхээс илүү таны мэдхүйч хийж байна. Таны мэдхүй шинжлэх ухаан гэх маягаар тайлбарсан болж байна. Шинжлэх ухааны за яг энэ бол ямар ч зүйл энэ гурвын нэгдэл бол хүний өдөр тутмын хоол хүнс мэт. Өглөө усаа шүдэ угаадагтай адилхан. Тийм биз өдөр хүн хоол хүнс хэрэглэдэг шиг энэ гурвын амин хэрэгцээний нийлбэрээр хүн амьдрахаас өөрөөр. Эхнийх нь бид хэлчихсэн байгалийн бие хэрэгцээ. Сэтгэлийн бие ухааны бие хоёрын үндсэн хэрэгцээ юу юм бэ? Гэхдээ тэрхэд бидэнд нэг юм бодогдоод ирнэ дээ. За ухааны хөгжлийн хувьд бол та нар бодож байгаа. Шинжлэх ухааны мэдлэг тэр мэдлэгээ бол амьдралд хэрэгжүүлэх дадлах чадвар юм тань мэд гэсэн хүсэл тэмүүлэл тийм бидээ тэр өөр хэлбэл сонио уушдаг хүн бол өдөрхөн сонио уушдаг бол нэг сониогоо уушгүйгээр байж чадахгүй дээ. Одоо сониогоо бол нэг юм болохоо байгаад тийм бидээ иймэрхүү маягаар бол энэ боловсрол биш явж байна. А тэр үнтэй адилхан өнөөдөр сэтгэлийн хөгжлийн цаан талд юу байгаа вэ гэдэг их олон юм гэж байна. Их олон юм гэж байна. Хамгийн түрүү бид нэг юу хэлдэг вэ гэдэг энэ дээр бол итгэл, хүндлэл, нэгүсэл, гэгэрэл тэр үдийн цогц нийлбэр болсон хайр гэж гэх мэтээр том явдаг. Тэр бүх хэрэгцээг ингээд энэ махан биеийн хэрэгцээг бол бид том ялдаг гурван хоол хүнс орон байр одоо хувцсуунар гэдэг шиг нөгөө тэр энэ сэтгэлийн биеийн хэрэгцээг бүлгэлээд үсгэх бол нэг бол хүнээс авах хэрэгцээ, нэг бол хүнд өгөх хэрэгцээ, нэг бол хамтардаг ийм л хэрэгцээ. Хүнээс авах гэдэг нь хүнээр хайрлуулах, хүнээр туслуулах, хүнээр халамжлуулах. За бага наснд бол их байна. Нөгөөх нь бол хүнд өгөх, хүнийг хайрлах, хүнийг халамжлах, хүнд туслах. За мэдээж хамтрах гэдэг бол өнөөдөр бол засаг төрийнхэн баг болохоос эхлээд албан газрынхан бол тийм ээ надад хамт олон болохоос эхлээд энэ хүн. Тэгэхээр энэ бүгдийн цаана юу байгаа гэдэг би нөгөө гэрүүлээ хэлэх гэдэг. Түүнээс та нар бол эрэгтэй мөд хоёр хүн нийлээд гэрүүл болдго юм аа гэхийг бол та нар надад би тэгж хэлээд яах вэ тэр нэг мэдээж юм. Гагцуу тэр гэрүүлийн нийгмийн үр хариуцлага руу орох гэж тэр холоос би дэвтлээд байгаа нэг царай нэ штэ. Тэгэхээр энэ бүгдийн цаана бол гэрүүлийн хөгжил оршиж байгаа байхгүй. Магадгүй зарим та дээдлийн хоёр юмыг хэлэх гээд байна.
Энэ хоёр чи юу юм бэ гэж магадгүй. Энийг эрдэмтэд бичгтээ энийг бол харилцаа гэж ойлгож байна. Хүмүүс хоорондын харилцаа. Энэс үндэслээд нийгмийн харилцааны баялаг гэдэг үг өнөөдөр хэлдэг болсон. Нийгмийн харилцаа. Өөрөөр хэлбэл Монгол бүтээдэг юмны цаав нь бол доллар, мөнгө, төгрөг, эдийн баялагууд харилцааны цаавд бол хоёр хүний, хоёр байгууллагын, хоёр улсын хоорондын итгэлцэл, биеийн хүндлэл, биеийн өрөвдөл, биеийн ойлголцол. Тэр бол энэ мөнгийг бүтээхээс илүү хэрэгтэй. Энийг бол нийгмийн харилцааны баялаг гэж өнөөдөр хэлэх бол 21-р зууны 3 дахь мянганы хамгийн бүтээх ёстой баялаг бол нийгмийн харилцааны баялаг. Нийгмийн харилцааны баялаг. Мөнгө хөш нийгмийн харилцааны баялагыг бүтээх рүү бидний амьдрч явах ёстой болчихлоо. Энэ амьдрах арга ухаан ур чадварын цогцос. Амьдрах арга ур чадварын нийлбэр цогц. Арга ухаан ур чадвар гэж хоёр юм хэлээд байна. Амьдрах арга гэдэг нь юу юм бэ? Амьдрах арга гэдэг бол нэг юм. Нэг юм тодорхой болчихлоо. Надад ч наргах багшаа. Оо. Наргах. Энэ нарчиж авчдаг юм уу юу? Хай болчих юм шүү нэ. Амьдрах арга гэдэг бол нөгөө баялаг бүтээх, эдийн баялаг бүтээх. Төмсийг яаж тарих вэ? Төмсийг яаж ялзруулахгүй хадгалах вэ? Төмсөөр ямар хоол хийх вэ? Утсыг яаж ээх вэ? Eerсэн утсаараа цамц яаж хийх вэ? Цамцыг ямар будганд оруулах вэ? Ямар загвартай нэхэх вэ? Дандаа эдийн баялагтай холбогддог амьдрах арга ухаан. Жижиг дунд үйлдвэр, өрхөө үйлдвэрлэгч, хүн бүхэн үйлдвэрлэгч гэдэг байдаг чинь бол дандаа амьдрах арга ухааныг дагаж байгаа. Амьдрах ур чадвар гэдэг нь би хэм, миний нөхөр хэм, би энэ хүнээс юу сурах вэ? Би энэ хүнээс юугаараа давуу юм? Энэ хүн надаас юугаараа давуу? Энэ хүнтэй үерхэж болох уу? Энэ хүнтэй ханилж болох уу? Энэ хүнээс би хамтарч болох уу? Энэ хүнээс жаахан би зайтай байх уу? Би өөрийнхөө ажил үйлийг яаж төлөвлөх ёстой юм? Яаж үйл дүгнэж байх ёстой? Дотор хүнтэйгээ яаж өөрөө эргэцүүлж бодож байхыг шүүмжлэх юм уу би өөрийгөө? Өөрөөр хэлбэл амьдрах ур чадвар гэдэг бол нийгэмд оршин дотнох оршихуй үг үндэс. Нийгмийн нөгөө нэг энэ сэтгэлийн бие ухааны бие хоёр күнийгүүд харагдж байна уу? Энэ хоёр тэр бүсгүй юу мэдгээ, тэр хүн ямар сэтгэлтэй, тэр хүн ямар хүмүүжлтэй би мэдгүй. Мэдгүй. Тэр үтгийг өөрийнх нь ханин, аав ээжийн, найз охтон хүртэл бүрэн таниагүй. Таниагүй жоо суучдаг, суусаа ханаас алчихдаг. Таниагүй яас бол юу яадаг юм? Одоо сайн хүний дунд тавьчдаг юм сайн шивдэг. Янз бүрийн юм болдог шүү. Тэгэхээр энэ сэтгэлийн бие, ухааны бие хоёрыг бол үндсэндээ бид оюун бие гэж хэлж байна. Оюун бие. Оюун биеийг эзэмшиж байдгаар биднүүд бол нийгмийн амьтан байдаг. Нийгмийн амьтан байдаг. Нийгмийн амьтан. Тэгэхээр биднүүд нийгмийн амьтан байна гэдэг чинь нийгмийн харилцааны баялагийг бүтээнэ гэсэн үг. Нийгмийн харилцааны баялагийг бүтээдэг хүн гэж би юу? Байхгүй. Тэгэхээр нийгмийн зүтгэлтэй биш хүн би юу? Байхгүй. Гадаа хөдөлж явж хүн энэ нийгмийн цэвэр сайхан баялаг гэж байгаа нийгмийн зүтгэл. Машин барьж явж байгаа жолооч олон хүний амьнаас хариуцаад явж байгаа нийгмийн зүтгэл. Өнөөдөр нийгмийн зүтгэлтэй
Их хурлын 76 гишүүн 20 хэдэн засгийн газрын гишүүн тэрийн бус байгууллагын дарга нэг ийм үзүүлбэг нийгмийн зүтгэлтэй байна. Магадгүй нийгэм энэ зүтгэлтэй гэдэг тэр нэг юм дотор цөөхөн за би ч нийгмийн зүтгэлтэй биш ээ гэсэн маягтайгаар хүнсүүд. Хүмүүхэн нийгмийн зүтгэлт яагаад гэвэл нийгмийн амьтан бусдын төлөө ажилтдаг нөгөө авах өгөх хамтрах тэр хэрэгцээг бол нэг дагуу энэ оюунд амьтан байх мөн чанараа бол хэрэгжүүлж байгаа учраас нийгмийн зүтгэлт. Чи яагаад энэ холоос ийм юм хэлээд байна вэ? Өнөөдөр соён гэгэрүүлхэн үйл хэрэг нэг ийм юм дээр тогтож байна. Энэ миний энэ ойлголцсон дээр тогтож. Миний үгэндс хаа байд юм бэ? Энэ рүү одоо би орох гэж байгаа. Энэ бол гэрүүл рүү орох гэдэг ч үцээрээ. Гэрүүл рүү орох. Өөрөөр хэлбэл гэрүүл төвдөө нийгмийн хөгжил, хүн төвдөө гэрүүлийн хөгжил. Өөрөөр хэлбэл хүн нэг жижигхэн бичил хамт олон дотор орлоо. Ингээд улс үндэстэн нэг энийг бид юу гэдэг яадаг вэ? Биязас гэрээсас улсаас. Тэгэхээр энэ хүн хүн төвтэй гэрүүлийн хөгжил, гэрүүл төвтэй нийгмийн хөгжил. Магадгүй эргээд гэрүүл төвтэй хүний хөгжил гэх гэрүүл төвтэй нийгмийн хөгжил. Өөрөөр хэлбэл бүх юмны төв дунд нь бол өнөөдөр гэрүүл байна. Гэрүүлгүйгээр өнөөдөр бол хүүхдийн хөгжлийн асуудлыг шийдэх арга байхгүй. Гэрүүлгүйгээр залуучуудын тийм ээ ажил уус боловсролын тухай асуудлыг ярих хэрэггүй. Гэрүүлгүйгээр тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асрах халамжлах юмыг яриад гэрүүлийн хөгжлийн тухай ярихгүйгээр эмэгтэйчүүдийн эрх ашигыг хамгаалах тухай юм. Гэрүүлийн асуудалгүйгээр ахын түүнийг халамжлах, урт наслуулах энэ асуудал дандаа өрөөсгөл байна. Тэгэхээр гэрүүлийн хөгжлийн төв тавина гэдэг бол 21-р зууны хамгийн том бодлогын төвд байгаа. Өөрөөр хэлбэл нийгмийн амьдрал байгаллаг жам ёсны. Хүний амьдрал амьтанлаг жам ёсны. Тэгэхээр ганцаараа явж байгаа амьтан ямар вэ? Сүргээр яагаад ухамсаргүй ухаангүй мөртлөө тэр амьтан чинь сүргээрээ яваад байгаа юм бэ? Өөрөөр гэрүүлээр явж байгаа юм шүү дээ. Гэрүүлээр явж байгаа учраас бол бивэндээ бол бараандаа бол өвсөн болоод иччихвэн одоо хоолон болоод иччихвэн аюулаас бол өөрөөрийг хамгаалаад байна шүү дээ. Юуны ялгал вэ? Хүн ганцаараа бол орбинцоо хөрүүцөө. Зодоор орбинцоо хөрүүцөө баасан гэдэг нөхөртөө тааралдаад тэгээ сая одоо нэг хангалттай шиг амьдраад өөрийн гэсэн овоохото бас нэг ямаа олаасаага Даниэл Дефогийн ормоныг та нар мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ гэрүүлийг бол гадаадаас импортоор авчирдаггүй. Шорон тарж ургуулдаггүй. Ламбард нь тавьдаггүй. Цагтаар намайдаггүй. А гэрүүлийг яадаг бид өөрсдөө бүтээдэг, бий болгодог. Зөв гэрүүл бүтээхтэй зэрэгэл зөв амьдрал яваад. Тийм учраас заяаны үр хөвгтийн заяа, ханийн заяа гэж бид нэг юу. Үнэхээр энэ зөв юм олоод явчих гэж юм бол амьдрал зөвөөрөө сэтгэл төвшнээ бие махбод эрүүл чиргээр ухаан санаа саруулаараа хүмүүст наслаад амьдраж байгаа. Тэгэхээр бид гэрүүлийн хөгжлийн цаана бол нийгмийн хөгжил байдаг юм бол өөрөөр хэлбэл гэрүүл гэдэг бол яах ёстой? Нийгмийн өмнөг үүрэг хариуцлахгүй ёстой. Үүрэг хариуцлахгүй ёстой. Тэр нийгмийн хүлээдэг үүрэг хариуцлагуудыг та нар бол сайн мэднэ. Гэхдээ би товчхон зарим нэг юм хэлье. Тухайлбал
тухайлбал нөхөн үржихүүр хэрэгцээ. Нөхөн үржихүүр. Яагаад эрэгтэй эмэгтэй хоёр хүн ханилдаг юм бэ? Өргөөхтэй болох гэж. Өргөөхтэй болох гэж. Овгодмаа залгах гэж. Тийм биз? Тэр өргөөхтэй чи юу юм бэ? Тэр хоёр хүний бүтээл шүү. Хамтын бүтээл. Ганцаар өргөөхтэй бол би харин хахад байгаа зүгээр энэ ижил хөстө улсуудад ирэхээр тэндээс юу гардаг юм бол одоо. Би мэдэхгүй байна. Тэр хөрхийг хүний зовлон би тэр хүний зовлон би бүрөө шахвай. За ямар ч зүйл дийлэгтэй бол арга барил хоёр нэгдэж байж, эрэм хоёр нийлж байж амьдрал бол явдаг, өсдөг, үрдэг, хөгждөг. Хүнд үтгийг амтнд үтгийг өвсөргөл төрөл баг эрэми ялгаа бай. Чацарган чацарган эм чацарган гэж байгаа жимс өгдөгтэй адилхан. Тэгэхээр энэ одоо би энэ хүүхнүүд ямар хүн бүтээх тухай ярихтэй биш. Ярих юм бол энэ чинь бол бүхэл бүтэн одоо лекц болно доо. За ямар ч зүйл дээд зэргийн чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Тэр хоёр бүтээл хийх ёстой. Дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн бий болох ёстой. Намын дагуу хэрвээ тэр бүтээгдэхүүнийг хийхэд алдаа гаргачихвал буруу тооцоолвол голог бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Голог бүтээгдэхүүн. Өнөөдөр Монголын нэрийг дэлхийн тавцад гой коммунитийн ноолуурын цамц гаргаагүй. Эрдэнтийн засгийн баяжуул гаргаагүй. Оюун толгой 500 гэж бид ашиглаад дэлхийн уул уурхаас авирдаг хэдэн бизнесмен энэ ухаас дэлхийн бүхэн төрлөختөн бол Монголын оюун толгойг нэг хүн бүхэн амдаа яриад байх юм байхгүй шүү дээ. Бүр архины жишээ битээ. Өнөөдөр Жайко гэдэг Японы байгууллагын тусалцаатайгаар биднүүд Көтөгийн сургуулийн доктор байрыг засаал, эмнэлгийг засаал, Улаанбаатар хотын сургуулийн өргөдөлийг бариад Жайко ч одоо юу гэдэг сая өнгөрсөн 20 жил чинь бол хичнээн 4 тэрбум төгрөгийн одоо буцалтгүй тусламж дээр олгосон ч гэх шиг. Тэр хаанаас гарсан мөнгө вэ? Японы татвар төлөгч иргэдийн мөнгө. Тийм биз? Япон 127 сая хүнтэй. Японы татвар төлөгчид бол өөрсдийнх нь татварын мөнгийг тэр гадаадд Монгол гэдэг орны дотор байр засах сумын эмнэлэг барихад бол өхийг дуугүй зөвшөөрөд байгаагийн учир юу вэ? Монголчуудыг мэддэг учраас. Хууч бол монголчууд мэддэг. Монгол гэхдээ Оросын монголчууд Хятад монголчууд гэдэг байсан. Гэтэл ч хараад энэ одоос 20 жилийн өмнөөс эхлээд тэр Японы тэр өргөн олон төрлийн анхаарлыг татдаг сумо гэдэг үндэснийхэн юм руу нэг айхтар бярта айхтар мэгтэй баахан залуучууд ороод ирсэн. Хүй энэ ч одоо хаанхын ямар ч өтгөрөд ороод ирсэн юм чинь Монгол гэж. Тэр Монгол гэж яана Чингисийн Монгол гэж. Хаанаас яв хаа байдаг гэсэн Оростой хамт байдаг юм уу Хятад хамт байдаг гэсэн. Үгүй тэр хоёрын хооронд босод бусдаа усах. Оо тийм үү. Тэгээд тэр ус ямар усууд зах зээл тогтсон яг бидэнтэй адилхан болж байгаа. Манай та 72 онд дипломат өрөөс ингээд яваад ирсэн нэг Япон хүнсүүч. Оо тийм үү. Найзаж болмоор юм байна. Итгэж болмоор юм байна. Давай тэр бидний мөнгөийг хөг. Одоо ингээд дөрөвдгийг аваргаа яа. Одоо боддоо та нар одоо 10 хэдэн жил 20 хэдэн жил улсын наадам дээр ирээд гадны хүн төрүүлээд дархан авраг цолыг аваад явах нь монголчууд яах вэ? Тэр бүгдээрээ мэднэдэг ёстой үрийн. Одоо аргагүй бол одоо ёстой. Яаж болохгүй дотроо шарн хөдлөөд одоо мэдээл байдаг. Гэхдээ тэр чи Япон хүний чинь тэр их олон зууны туршид одоо күнлээд исэн суумагийнх нь ертөнцийн дөрөвд авраг одоо 10 сая 2-3 хоногийн өмнө хороод ирлээ. Япон хүнд итгэж юу Монгол хүнд японочууд итгэж байна. Монгол хүний хүндэлж байна шүү дээ. Монгол улсын хүндэлж нийгмийн харилцааны баялаг бүтээгдэж хаггүй маа гэж өчнөө сая 4 тэрбум доллар өгөөгүй боловч гэдэм Монгол соомочд нийлж байгаад магадгүй тэр их хөрөнгө оруулалтыг хийх цаад уг юм энэ бол бидэнд бий болгоод өгчихлээ.
таймны нийгмийн харилцааны баялаг гэдэг чинь ингээд дамаа бүтэж байдаг байхгүй. Нүдэнд харагдахгүй гэж байна. Нүдэнд харагдахгүй гэхээр нүдэнд харагдахгүй хүний хөгжлийг, ухааны хөгжлийг, хүний төлөвшлийг бий болгож байна. Тэгэхээр ямар хүн бий болохгүй нөхөн өчгөө хэдэн хүүхэдтэй байх вэ? Монголчууд гэдэг нэг хүүхэдтэй бол байхгүй юм шиг бодож байна. Хоёр хүүхэдтэй бол нэг хүүхэдтэй юм шиг бодож байна. Ээдээ бүжиг 3-аас дээш хүүхэдтэй байх юм бол уг үндэс маань баттаая цаашаа үргэлжлэх найдвартай. Тэгээд нэгийг өрөөсөн, хоёрыг хос, гурвыг төгс, дөрвийг төгс төгөлдөг. Наадхан 4 хүүхэдтэй байхыг бол өнөөдөр Монгол улсын төржсөн хүн амаа олон болгох төрийн бодлого. Тухайн айд өрхийн бодлого, улсын бодлого яаж юм? Нээж байна. Тэгэхээр нөхөн мөрчүүн өөр гэдэг бол гэрүүлэх хэрэгтэй. Түүнээс Монгол улсын хүн амаа олон болгох бүх асуудлыг бол элбэг дорж ганцаараа одоо очиж шийдэхгүй шүү дээ. Тийм үү? Алтуй ганцаараа одоо яваад энэ шийдэхгүй шүү дээ. Гэрүүлийг одоо бэлтгэх. Тэгэхээр энэ үн дээр үндэслээд гэрүүл нөгөө чанартай сайн юу хийхин тулд яах ёстой? Үгийн бичвэгээ хөтлөх ёстой. Удмын түүхийг хөтлөх ёстой. Тэр үтгийг хүн гэдгийг бий болохгүй гэдгийг бодох ёстой. Монголчууд хэлдэг байсан. Гадаа, шуургата, аянгатай, бороотой, байгаль хойсгоноор байхад. Үй гашуутай цагт энгэр битгий зүрх. Сарны туяанд энгэр битгий зүрх. Кэр гадаа яаран сандан энгэр битгий зүрх. Тэр үед хэрвээ хүүхэд олчвол тэр хүүхэд бие ахуй сэтгэл санаа навд эм зөвхөн байх магадгүй шүү. Эрсдэлтэй шүү. Загтэг. Тэгэхээр өнөөдөр бол хоёр хүн хоёулаа согтуу байхтай яг нэг согтуу байх та. Хоёулаа хэрэлдэж байх та. Нэг нь дуртай нэг нь дургүй байх та. Хав хүүхдээ болчихжээ. Тэр эмзэг болох магадлал байна. Өнөөдөр тийм учраас бид хүн бүтээгдэхүүн дээд зэргийн чанартай Монголын брэнд бүтээгдэхүүнийг бий болгох явдал бол хэний үргэ гэрүүлийн нийгмийн нөхцөл сүмөр гэрэл огт бие нөхцөл сүмөр өөрсдийнх нь эрх шиг зөв нэгдэж байна. Гэрүүлийн нийгмийн үргэлжлэл тухайн эхлээд нэгдүгээр хүн ам зүүн бодлогын яамны бүх ажлыг хийгдээ. Хоёрдугаарт нь эрүүл мэндийн үүрэг. Эрүүл явдал гэрүүл аз жаргалтай. Дээд боловсролтой байна уу, бага боловсролтой байна уу, ямар байна уу эрүүл байна. Эрүүл гэдэг чинь би ганцхан бие махбод хэлээгүй шүү. Сэтгэл санаа хамт байгаа шүү. Энэ зүрх, тарих эрүүл байж бие махбод эрүүл болгож. Өнөөдөр бол эрүүл биеэр бие эрүүл бол ухаан саруул гэдгээс гадна саруул ухаанаар эрүүл биеийг тордож авч явдаг болсон юм цаг шүү. Хар зөнгөөр нэг биеийг тавьчих болохгүй. Ухаанаар жолоодохгүй болохгүй. Тэгэхээр энийг болон эрэмэраа юмдтал эрүүл аюулгүй хоол хүнсийг сонгож хэлсэн. Эрүүл мэндийн. Арх тамхи мансуур гоцоос өөрийнхөө биеийг өөрөө хамгаална. Эрүүл мэндийн бол эрүүл аюулгүй орчныг бүрдүүлнэ. Хогоон гаргаад орц дамжуулаад шивчихгүй, ухаацаа гаргаад гудамжинд татчихгүй. Эрүүл аюулгүй орчныг бий болгох. Эрүүл мэндийн дамжуулбар байнгын хяналттай байна. Өвчин залуужаад хуучин цагт хөгшин хүний даралт ихсдэг, хор давдар тусдаг гэж одоо залуучуудын даралт ихсээд байгаа шүү дээ. Эрүүл мэндийн хяналт хэрэгтэй. Эрүүл мэнд эмгэн эмчилгээний наазах юм мэдчих чадвар. Хөдөө явж зөгийн татгуучвал яах вэ? Тийм ээ, наршчвал яах вэ? Өөрөөртөө үйлчлэх. Өнөөдөр Улаанбаатаруудад хөдөлгөөн дутагдав яаж биеийн тэр бие махбодын хөдөлгөөн, биеийн хамт спортоор тэр бие эрүүл чирэг байлгахгүй. За тэгээд өвчиг хүүхдийг яаж асрах вэ? Настай хүнийг яаж асуултаах вэ? Өөрөөр хэлбэл энэ чинь таймын энэ чимгийн хийдэг ажил биш шүү. Айл бүхний хүн бүрийн мэдэх ёстой, чадах ёстой,
хариуцах ёстой. Эмнэлэг гэдэг чинь нухралгаа ороход яаж бис засал хийх үү гэдгийг рүү яваад байна. Өвдөл яах вэ? Анагаан илааш. Ямар хүний ямар эм тангаар яаж эрүүл болохгүй гэдгийг мэрэгжлээ. Хүн өдөрхөн өвдөд байдаг учраас бид эрүүл байх асуудал та бидний өөрийнх нь юм. Тийм учраас өнөөдөр уучлаарай дахиад нийгмийн гэдэг нэг үг гэх. Нийгмийн эрүүл мэндийг ярьдаг болсон. Нийгмийн эрүүл мэнд. Ангаа хүн юу? Биш. Ангаа хүн биш нийгмийн. Сургуулийн ухаан тусдаа гараад ирсэн. Асрах тойлох. Тэр өнөөдөр нийгмийн эрүүл мэндийн тулд энэ олон янз бүрийн бяцлал одоо сэтгэл санаа ийм ариун байлгын чиглэл. Тэгэхээр өргөр өөр эрүүл мэндийн яам. Эрүүл байх мэнд оршихын тэр бүхний нэг. Нийгэм хөлөөс өөр хариуцлага мөн үү? Дараа нь мөнгөгээр өнөөдөр гэр бүл оршин тогтохгүй л дээ. Тэгэхээр эдийн засгийн өөр хариуцлага. За тэрний цаа талд юу байна вэ гэхээр мөнгөний их өсвөр, орлогын их өсвөр. Өнөөдөр өрхийн юу гэдгийг эдийн засгийн их өсвөргүй байх улсууд байна. Сургууль төгсчихсөн. Дээд боловсролын дипломтой оюу толгойд танд хүн нэг сая төгрөгийн цалинтай ажил загсан юмс бүтгэн юу гээ чимээ чагнаа тэгээд ажил хийхгүй ингээд суу. Тэгээ эмээгийн одоо юугаар тэтгэврийг харсгаа тэр тэтгэврээс илүү дутуу шиг гаруул тэрний шомбодсгаа ингээд байж. Ажил 24/5 хөрчихсөн аятайхан мөнгөтэй ажил алга цалин багтаа юм 300-400 мянган төгрөгөөр яаж амьдрах вэ? Ажил хийхгүй ингээд байж үт. Орлогын үүсвэр ерөөсөө байхгүй их том юм бодоод ингээд байна. Тэгэхээр тэр бол сүүлдээ бол боор ажил хийхгүй байгаад зүгээр юм шүү гэж. Нэг бол тэр мөнгийг буруугаар бол одоо амьдрах зориороо. Дээрэмдээ хулгайдаад ажил зүйл. Өөрөөр хэлбэл орлогын их ч бага ч их үүсвэртэй тэрний дээрээ бол зөв зохистой дараа тэн дээрээ хөгжөөд илүү болдог арга ухаанд суралцаад ингээд явах хэрэгтэй. Ингээд орлогын их өсвөртэй болчих юм бол тэрнийг зардаг зөв зохистой хэрэглээний зөв сонголтууд бий болоод нөгөө хэд байгаа. За баян яг луугааны дүү лагааны дүү хамаалга. Их болцоотой GPN өмнөд баг болцоотой Excel өмнөд эхний үед онохгүй байсан чадгийн. Уулдасаа хүн төрлөختөнд анхаарахтаа машин дээр сууж гарч ирээгүй шүү дээ. За тэгээд ирэхдээ өргөрийн төсөв гэж байна. Хэдэн төгрөг орж ирв, хэдийн юун зарв, цаана хэдэн хувийн цааш нь хуримтлал үүсэх үү, дахин эргэлтэнд оруулах өргөрийн төсөв гэж байна. Өргөрийн төсөв ягтаа зэрэг эхнээ чи нэгдүгээр гарын үсгийг зурх уу, би нэгдүгээр гарын үсгийг зурх уу? Хоёрдугаар гарын үсэг зурдаг мэрэгцэн ягтлан бодох шиг байхын үргийг чи хариуцах уу, би хариуцах уу? Өргөр бол ингээд албан газар шиг болоод байна. Ингээд айл бүхэн өргөрийнхээ амьдралыг эдийн засгийн аргаар удирдаад байна. Удирдаад ирэхдээ өргөр бол өөрийн амьдрах чадвартай болно. Хүн бүхэн боловсролтой эрүүл мэндэндээ мөнгө дагсан ухаалаг тийм ээ. Маягаар хандаа ухаалаг юм харилцааг бий болгоод. Ингээд ирэхдээ айл өрх бүхэн бол сангийн яамны үргийг, эдийн засгийн хөгжлийн яамны үргийг, за тэгээд күнс хөдөөж одоо бизнесийн тэр үргийг өргөр ямар нэг хэмжээр гүйцэтгэж байна. Айл бүхэн чинэл болоод ирэхдээ улс баян бол. Яттай тэгээд ирэхэд улс ачаа конкрет. Ингээд ирэхдээ гэрүүл эдийн засгийн үргтэй, гэрүүл төрөчийн эрүүл мэндийн хүн ам зүйн дараа нь соёл.
ёс суртахууны үүрэг байна. Монгол улсын ерөнхийлөгч гэртээ уус товчоог зал гэсэн, морин хуур зал гэсэн зарлиг гаргасан. Зал гэдэг нь Гүнгэр банкыг зүгээр дарж өгсөн үү? Уус товчоог уншаад түүний мөн чанар монголчуудын сэтгэлгээ төв соёлоос суралц гэсэн үү? Морин хуурыг зүгээр Гүнгэр банкыг тавьчих гэж байгаа юм уу? Аль эсвэл морин хуур гэдэг тэр их алдартай хөгжим дэлхийн оюуны бие тус соёлын өвд бүртгэгчлээ тэрнийг бол өөрөө ашиглаж гэж байгаа юм. Бид одоо 21-р зуунд бид их ухаал болчихсон шүү дээ. Нэг юм дагад дөөрэ давхгүй. Өөрийнхөө доктор үедээ өөрөө ярьж өж аливаа юмд бол боловсролтой мэдлэгтэй ухаалгаар хандна. Би тэрнийг эхлээд би хэлхүүднээс тэр 200-ны дунд байж байгаа хүн шүү та. 19-р зууны хүн биш шүү та. Өнгөрсөн 1000-ны хүн биш шүү гэж би хэлээд байгаа л тэр байгаа байхгүй. Жишээлбэл морин хуур гэрийн жавар үргэлж гавья жүжигчийг эдгээр бат заавал манай гэрт орж ирд морин хуурдахтай тэр манай гэрийн жавар үргэлдэг юм шүү дээ. Нэг нөхөр орж ирээ манай гэр жаахан гэрүүлгийгээд алицууд манай гэр жаахан таг барьцаад гарчихтаа зэрэг нь бол би чи баг морин хуур аваад жаахан нэг мөн 7 жонон байдаг юм нөгөө одоо нэг өрөөлтөд халтар байдаг юм дутуухан гिचгэд энэ дээр долгион тараад нөгөө муу долгионы чинь тэгэл гаргаад одоо ингээд манай гэрийн жавар үргэн гэдэг чинь салхи үргэн гэсэн үг энерги цэвэрлэх гэсэн үг. Тэгэхээр тэр энерги цэвэрлэх олон арга байна л да. Лаасаага тавьчих нь муу энерги шатаад бид хүүхдийн одоо бүтэхгүй байгаа энергийг усааргуулад ширгэлээд зүгээр болгочих нь гэрийн ерөнхий жаврыг үргэхэд бол тэрний морин хуур татчих юм байна шүү дээ. Хонх зүгрэх юм шүү. Яагаад бүх шашин хонх дуургадаг юм бэ? Бид чинь оюун ухааны бид чинь бол оюун ухааны зам амьдарч байгаа шүү. Хүн төрөлхтний бүтээсэн юмны цаана танигдгүй, мэддэгдэхгүй, нуугдаггүй нэг 40 олон байгаа шүү. Монгол бичиг. Тэр монгол хөөми уртын дуу. Уртын дуу гэж юу гэж бодож бүрдгүй. Тэр урлаг судлаач уртын дуу ч хошоотсон шүү дээ. Үгүй наваад үтсэн чинь эртний монголчуудын гүн сэтгэлгээний нууц байж байна гэж. 3 октавын дунд бол дуудаг чимцээгийн дуу. Дэлхийн авраг боллоо. Ойхон зам битвийн нарангад уртын дундаа нэрвч зүгээрж яваад дэлхийгээс хараад тэр сансрын үдэнд ёстой нэг ойхон бөгөө тэр ойхон зам тэр цэнхэр ямар гоё ямар сайхан юм бэ. Тэрний газар дээр дэлхий дээр байгаа монгол хүн яа тэр ойхон зам битвийн наран гэж нэр өгвөө. Энэ Монголын ард түмний гайхамшигт оюун бэлгийн тэрс оюуны дүрнэлт ямар гайхамшигтай юм бэ хэлээд үз. Уртын дуруу ороод үз. Гэтэл манай уртын дуруу хөгчүүд явлаа. Орох стратеги хөх юм бол болно. Гэхдээ залуучууд бол орох стратеги янз бүрийн юмараа дамжиж сая тийшээ дөтлөн л дөө. Гитараасаа бол дөтлөн дөө. Тийм учраас бол хэн хэлсэн байлаа шүү дээ. Заны хайхтар морин хуураа хөгөрчдөг бол монголчууд задаг хамгийн түрүүнд бол хөгжмийн их боловсрол юм да гэж жанцсан руу хэлсэн байна. Тэр бас эрхвч тэр талын их эрдэмтэй тэр талын том соёлын зүтгэлтэй урлагийн зүтгэлтэй тэр үнийг билж байгаа. Энэ мэт өнөөдрийн Монголын улсын тэр их олон яам олон агентлагийн ажлыг бол Монгол айл өхөн тийм. Тийм учраас нийгмийн хариуцлага хүлээхгүй айл гэж нэгээх юм байхгүй. Тийм учраас Монгол улс гэдэг бол холбооны улс байхгүй юу? Холбооны улс. 780 мянган ерөнхийлөгчтэй 780 мянган ерөнхий сайдтай 780 мянган бант улсын нэгдлийг Монгол улс гэж одоо хэлхээс байна. Гэтэл харамсалтай энэний 80 мянган ганцаараа байгаа эмэгтэйчүүд. Өөрхий
Нэг бол ерөнхийдөө хоёрын үүргийг хоёулангийн давхар хийж байгаа. 8,000 хүн юу вэ? Энэ 8,000 өрхийн тэргүүн торны цаана. Ингээд утгатай тэр гэр бүлийн хөгжил хэдий ч нэн өрөөсгөл болох тутмаа бол нийгэмд хүндрэл бэрхшээл учраад байна. Гэр бүл өөрөө амьдрах, хөгжих тэр эрсдлүүд багасаад байна. Тэгээ болж үзвэл гэр бүлийг бүрэн бүтнээр нь байлгах. Гэр бүл тэр нийгмийн өөрийнхөө өмнө ураг садны өмнө хүлээсэн үр хариуцлага бол мэддэг байх. Тэгэхээр хаана ч хурцдаг хүн охин бүхэн хөргөрийн эзэгтэй болно. Хүний хань болно. Айлын бэр болно. Хүүхдийн ижи болно. Хөвгөн бүр хөргөрийн тэргүүн болно. Аав болно. Хөргөн болно. Хүний хань болно. Магадгүй нэг хүү инженер боллоо. Инженерийн мэргэжлэр 30 жил гараад ажил тэтгэвэр. Аавын мэргэжлэрээ, хөргөний мэргэжлэрээ, ханы мэргэжлэрээ 80 жил тэргүүн байна. Тэгэхээр гэр бүлийн боловсрол шиг маш чухал юм бол өнөөдөр байхгүй байгаа. Тэрний хаан бий болох гогтод дунд сургуулийн хичээл өгөн дээр заах болцоогүй. Яг л дунд сургуульч нь бол тэр үнэхээр багтаж чадсан програмтай байгаа. Та нар дунд сургуульд бол одоо өнөөдөр бол хэрэгтэй өгдгийг бол дунд сургуулийн програм руу оруулах гээд орж өгөхгүй тэр нь зовоогоод байна шүү дээ. Тэгвэл тэр дунд сургуулийн програмнаас дэлгэрэнгүй насан туршдаа суралцж байдаг, төлөвлөж байдаг юм чинь хаана өгдөг албан бус боловсролын насан туршийн боловсролын энэ гэгээрэлдэв энэний үйл ажиллагаагаар бол хэрэгжихээс ойроохгүй. Экологийн боловсролыг бол заагаад дунд сургуулийн танхим дотор юм болохгүй. Гэмийн хаан цэцгийг орон усал цэцэгтэйгэн ярьж цэцгэн тарж хэдий ч нэ цэцгэн дурлж байгаа айлын авгаачууд манай гэрийн цэцэг сайхан үлжээ манай гэрийн энерги сайхан байл кайф таашаал авч байна уу? Экологийн боловсрол. Тийм бид аквариум загас өржүүлээд нөгөө миний загас ялгаа тэрнийг тэжээгээ тэрнийг харцлаад өгч хүүхд экологийн боловсрол. Өдөр хүн 30-40 хүүхэд ангид очоод экологийн боловсролыг эзэмшээд байдаг тийм бол байхгүй. Ёс суртахууны боловсрол гэдэг юм чинь бол анги дотор бол эзэмшээд байхаас илүү гэр бүл дотор бол ээжтэйгээ харьцаж байж, аавтайгаа харьцаж байж, эмээтэйгээ харьцаж байж, дүүтэйгээ харьцаж байж, чихтэй хүнтэй харьцдаг тэр нандин юмнууд чинь бий болж тэр ёс суртахууны боловсрол хүнтэй харьцдаг. Нийгмийн харьцааны баялаг гэдэг миний түрүүчийн хэлсэн юмыг бол бүтээдэг бол. За, гэр бүлийн нийгмийн үүрэг хариуцлагаас нэг юм байна. Тэгэхээр та нэг юм орчихлоо гэж одоо та нар хэлж байгаа. Өөрөөр хэлбэл гэр бүл хүүхдийн хүмүүжил манай боловсрол шинжил ухааны яамны үүргийг гэр бүл дотор яаж үүсгэх юм бэ? Гэр бүл чинь гэдэг юмыг та хэлсэнгүй гэж байгаа. Тэрнийг би дараа нь бол арай дэлгэрэнгүй хэлэх гээд үлдээч гээд байна. За миний лекцийн эхний бүлэг асуудал гэр бүлийн нийгмийн үүрэг. Энэ дээр сонсож байна асуудал. Мэдхгүй юм байна уу би хариулъя гэж хэлээгүй шүү та нар. Би надаас илүү та нар мэдж байгаа. Та нар гэр бүлийг өөрсдөө зохион байгуулад бүгдээрээ энэ дотор бол Бант улсын ерөнхийлөгчөөр томилогдсон хүн 3-4 хүн байна. Ерөнхий сайдаар томилогдсон улсууд насан туршдаа томилогдсон улсууд бүгд байна. Ерөнхий сайд байна гэж чинь хоолгүй болчвол яах вэ? Түлээгүй болчвол яах вэ? Ерөнхий сайд чинь цахилгаан тасарвал яах вэ? Шүлхий гарвал яах вэ? Одоо энэ чинь одоо хөрх юм одоо энэ Монгол улсын чинь гэдэг. Ерөнхий сайд бол нэлээд ерөнхийлөгч бол нэлээд гадаад бол хинтээ өрөхгүй 3 төгрөгтэй яаж харьцуулах гэдэг иймэрхүү маягийн юм яриад байна. Тэгээ манай ерөнхийлөгч бол бас нэг тиймэрхүү маягаар өргөрийг амьдралд орохгүй байх юм бол хэцүү. Элбэг дорны 30 хоног бол ингээд энэ зэрүүгээр яваад айлчил хийгээд хүрээд ирэхэд бол арын ажлын бол бүгдийг амжуулчаад байж байна.
Гэтэл дорж байгаа өөрөө 30 хоног гэрээсээ гараад алгуулчих, архиугаад алгуулчих юм бол ард талд нь бол тэр бант улсын одоо амьдрал бол задгаар шүү дээ. Тийм учраас магадгүй Элбэгдэр ерөнхийлөгчөөс тэр Бат гэдэг ерөнхийлөгч илүү гэр дотор ажил амьдралын их мэдрэгддэг маш чимэглүүр нарийн юм хийдэг ерөнхийлөгч энэ дотор 4 ерөнхийлөг сууж байгаа. 4 ерөнхийлөгч. Ерөнхийлөгч байгаад болохгүй шүү дээ. Тийм учраас Чингис хаан хэлж шүү дээ. Бүх хүн тэр боловсралтай байна уу, настай байна уу, хөвшин байна уу, залуу хүн байна уу? Өргөрийн 5 их журмыг бол барьж явах хэрэгтэй. Нэгдүгээр нь уужим ухаантай байх. Хоёрдугаар нь алсын хараатай байх хэрэгтэй. Уужим ухаантай гэдэг нь авгаа хөвгтийг хэрүүл ороод байхгүй. Алсын хараатай гэдэг нь 10 хоногийн дараа чи юм шиг 10 жилийн дараа манай гэр ямар байх гэдгийг юм бодож байгаа. Өршөөнгөө сэтгэлтэй бай. Эхнэртэйгээ яаж чадах, өөр хүүхдтэйгээ яаж чадах, өвд төвчтэй яаж чадах. Эв нарийг сах хатамтайгаа ямар явах уу, хөрштэйгээ ямар явах уу, дарагтайгаа ямар явах уу, хамт олонтойгаа. Эрхэм ёсыг сах. Монгол ёс өв уламжлал тэр авгуудмын үн цэнтэй юм юу? Би яаж боломжтой энийг авч. За энэ тавыг бол та бичиг үсэр мэддэг байсан, эрдэмтэн болчихсон байсан ч гэсэн 50 настай байсан, 20 настай байсан. Эргүний энэ 5 журмыг та бол сахиж өндрөхөөс өөр аргагүй. Энийн нэгэн дотор та өргөрийн ерөнхийлөгчийн үргийг бол гүйцэтгэж чадахгүй. Эхнэр хүний 8 тийм ээ хандаа халамжтай байх, хатам даан илгэсэг байх, үр хөвгтэй нэрэлтэй байх, эрнөхрөн гүндэлдэг байх, өөрөө гоо сайхан байх, ажил үеийн эвийг болдог байх. Би нэг жижиг номоо бодсон дээ. Энэ гэрийн тэр орчид биеийн тэр гэсэн. Би ясаад гэрээсээ тэгээд тэр улсны амьдралыг басна. Энэ дотор бол одоо ингээд тэр эр хүн ямар байх юм шээ. Одоо тэр эр хүн гэхдээ тэр чинь өрхийн тэргүүлэгчийн шинж эр хүний тухай Чингис хааны сургаал эр хүний 5 10 эрдэм Алисул сайн хүргэний шин сайн аавын 10 эцэг хүний 5 журам сайн хөвгөний шин эцэг хүний цайлэг 8 зүйл. Гэтэл эхнэр хүний 9 эрдэм эхнэр хүний цайлэг 5 зүйл эхнэр хүний 8 хүрэг сайн охины шин жумаа охины шин сайн брийн шин гэдэг. Тэгэхээр эхнэр хүний 9 эрдэм өнгөн цэвэр байна, үүлэн дуран байна, үрдэн нэрэлтэй байна, үргэл цэмцгэр байна, хандаан түшигтэй байна, хотомдаан илгэсэг байна, найран дуутай, настанд ёроолтой байна. Мартад буянтай байна. Ингээд энэ юм нь тэр гоолигч байсан, одоо юу гоолиг бишж байсан, хөгшинч байсан, залууч байсан, хөдөнийч байсан, хотыгч байсан. Бүх л ихнэрүүд бүгд адилхан. Энэс нэгэн дутчихтаа дэрэг бол тэгэл тэр бүрэн төгс одоо өөрөөр монголчууд хүний шалгадан өнөөдөр сайн маань онцгой нэгдэр дүн тавьд. Энэ 9 юмд хэр эсвэл байна уугүй. Тэр эр хүний тэр 10 эрдэм тэгш байна уугүй юу? Нэгэн дутуу байхаараа тэр хүний боловсрол дутуу. Дандаа эцсийн шалгуураар дүгндэг юм юмтай байсан шүү. За, миний эхний хожлоор гэр бүл хүүхдийн хүмүүжил асуудал би дараа нь орчих чад байгаа шүү дээ. Гэр бүл хүүхдийн хөгжил хүмүүжил, хүүхд гэр бүлийн хооронд харьцааны одоо би дараа нь ярина. Сая миний өдсөн асуудал ярьсантай холбогдуулж өдөх асуудал юу вэ? Саналууд солилцсон. Нэг жижиг нэмэлт тайлбар хийе. 1995 онд боловсролын шинэ хууль боловсролч яхад нэг юм гарч ирсэн. А1 боловсрол, А2 боловсрол, А3 боловсрол. А1 боловсрол гэдэг нь албан ёсны стандарттай боловсрол, сургуулийн дангийн дотор үздэг боловсрол. А2 боловсролын албан бус боловсролын тэр үед гэдэг өөрөөр хэлбэл танкимд ингээд суудаг, бас танкимнаас гадуур өөрийнхөө санаачлагаар ингээд сурдаг. А3 боловсрол гэдэг бол амьдрал дунд өөрөө сурдаг боловсрол. Гойрхи амьдрал дунд явж байгаа том зохиолч болсон. Тийм бид алисул одоо юу байдгийг
Намхаянбу тэр амьдрал суралцаад тэр хонь мал саммитыг хөдөлгөөн. Цогтгэр гэдэг тэр ховдын дарвын өвгөн тэр малчин бол амьдрал дундаас мал дотроос малгааны тэр их мундаг мэддэг эрдэмийн хөрөлцөө хөдөөж байгаа их сургуульд профессорууд лекц уншдаг байсан шүү дээ. Боддоо хөдөөж байгаа их сургуулийн профессорууд цогтгэрлгөө үрж авчраад лекц уншдаг байсан гэж боддоо. Дөрөвдүгээр ингээд төгсөөгүй хүчтэй цогтгэр. Би нэг удаа лекцэнд саваагүй та суулчихсан. Би энэ хөдөөж байгаа их сургуулийн профессорууд хөдөөний малчаалцаар чад лекц уншуулна гэж юу гэдэг юм бол гэж уншсан чинь. Цогтгэрлгөө тэр хоньны талаар ямар хонь малтай харьцдаг ямар гоё лекц. Гайхамшигтай. Жишээлбэл хэлж ангиж байна. Цогтгэрлгөө. Хүүхэд хонь гэдэг чинь байна шүү дээ. Байгаль дээр байж идэг өвс, ус, хожир гэсэн 3 түүхийдийг аваад боловсруулад мах, сүү, ноос гэсэн 3 бүтээгдэхүүнийг гаргаж өгч байдаг амьд үйлдвэр юм шүү дээ. Сайн чанарын түүхийдийг өгөх юм бол сайн өвс өгөх юм бол сайн чанарын мах бүтээгдэхүүн гаргана. Сайн чанарын ус болог ус өгөх юм бол сайн чанарын сүү өгнө. Ямар тэмбитэ түүхэд өгнө тийм бүтээгдэхүүн гаргана. Тэгээд тэр малгааны тухай ярьж байгаа. Энийг хүүхэд та нар бодцын солилцоо гэж шинжлэх ухаан хэлдэг шиг байгаа маа үнэ бодцын соль. Нэг янзын бодцыг нөгөө янзын бодц болгож хөргөж байгаа юм аа. Гэхдээ энэ шинжлэх ухаан биш гэх юм уу? Тавдгаар жисэн тийм шүү дээ. Өглөө гэрээс гарах мах идэн, төмс идэн, горил идэн, талх идэн бидний бие организм тэрнийг боловсруулаад 36 градусын байнгын дулаантай байлгаад энэ дэрхтнүүдийг хэвийн ажилуулаад тархийн, зүрхийн, уушгийн ажилуулаад за тэгээд киркомос аян байвал нойлын өрөөрөө явуулаад бодис өдлөө явуул. Байгалийн амтны хувьд. Бид сэтгэлийн амтны хувьд бол биевиндээ сайхан санаа санаж тэгээд сэтгэлийн солилцоо явуул. Сэтгэлийн. Хүнийг хайрлах юм бол өөрөө хүнээр хайрлах. Хүнийг хүндлэх юм бол өөрөө хүндэл. Тийм учраас бол сэтгэлийн дээд нь бол хүн өөрөө бурхан байдаг. Монголчууд хэлдэг. Бурхан гэдэг чинь тэр тэнгэр дүүжлээтэй нэг юм биш ээ. Бурхан гэдэг чинь чиний бөндгөл дотор энэ зүрх атгах зүрхэн дотор байдаг юм. Бурханлаг бай гэвэл чи өөрөө чөтгөрлөг бай гэдгийг чи өөрөө чам. Тийм учраас хүний баруун мөрөн дээр бурхан завлаа сууж байдаг зүүн мөрөн дээр чөтгөр хутга билүүдж байдаг. Тэгээд энэний хамаатан савдан болох уу, энэний хамаатан савдан болох уу бүрэн гэрхэн чамд өөр чинь байна. Хэрвээ энэ тархин дотор атааж өтөө муу санаа, шунал, мунхаглыг агуулад энэ амнасаа чалчаав, ховжив, гүтгэлэг таргаад хараад хидээ. Энэ үеэрээ амтангалаа буруу хурцл үлдээд хулгай хийгээд байх юм бол 10 харнаг үл гэдэг нь болоод энэ хутгуул үчээс амтан дагуулж яваад өгнө. Тэр 10-ыг зэрлэх юм бол энэ дээр байж гэдгийг бурханы хамаатан ажил үйлс нь өөрөө бүтэмжтэй сайхан энэ бурханлаг байх чадвар өөрт нь. Өөрөөр хэлбэл хүний сэтгэлийн амтан гэдэг. Тэрний цаад учир юм. Хаавь болдгоо гэрвэл эцгийн хажууд юм. За тэгээд би дараа нь хүүхэд гэрвэл эцгийн дээр яаж өсч хөгждөг талаар би тусдаа жишгэрье. Бидний мэддэг зүгээр эрэгтэй эмэгтэй хоёр хүн нийлээ суухыг гэрвэл гэдэг юм биш. Нэг мэдлээ. Хоёрдугаард хүүхэд гэдэг чинь юу юм бэ? Хүүхэд гэдгийг бол зүгээр нэг аруулсан нэг жоохон 59 см өндөртэй нэг 500 г юу кил 500 г 2 кил 500 г 3 кил гарлаг том гарлаг гэдэг амт юм шиг. Энэ бол тэрний цаана агуу их ертөнц юм. Гуравдугаар хүүхдтэй ажиллах гарна. Дөрөвдөг нь яг тэр хүмүүсийг хэмждэг Монгол хэмжүү юу юм бэ гэсэн иймнүүдийг бичсэн миний одоо энэ лекцийн товчлол маягтай юм. Дараагийн настай бол мөнгө. Эдгээр мөнгөийг нэгдүгээр тавьчаад байна штэ энэ чинь.
Мөнгөийг тавьдаг зүүн чинь бол эртний 2 дахь мянганы үе шүү дээ. Мөнгө гэдэг чинь бол зөв хүнийг зөв байлгадаг, буруу хүнийг буруу цааш нь буруу тийш явуулаад өгдөг. Тэр мөнгө бол номер 1 биш. Ер нь бол Монголд бол турж өгтөл хаа юм, ядуу шүгтэл хаа юм, сэтгэл байгаад зоохон багыг. Тийм ээ. Гэх мэт. За тэгээд тэр нийгмийн тэр арих юмд би хэлжлээ. Иймэрхүү ингээд том юмнууд ингээд жагсааж явчих. За тэгээд цаа талд нь бэлгийн амьдралын зохицуулгаа гэдэг юм уу. За уулын тэр хоёр бол бэлгийн амьдрал зогсож эхлээд суусан баймаар юм. Одоо тэгээд шууд хапка суучихсангүй баймаар юм. Тэрний яхаараа сүлдээ зогсгоо болчихдгийг. Тэгээд янз бүрийн юмнууд би. Тэрнээс 6 дахь, 7 дахь, 8 дахь ингээд юм гарч ирэх юм. Тэр нь бол нэг тийм салх хэмжээнд биш. Хамгийн салгаж байгаа саяын үнцээс одоо саяын 6 7 тухайн овг өдрийн одоо тэр үн цэнтэй зүйл өвөлмжлээ юмнууд гараад ирсэн соёл уугуул соёл янз бүрийн тийм би. За баярлалаа их чухал. Гэр бүл хүүхдийн хүмүүст гэсэн. За энэ нэг юм дурчтай энэ тал юу гэж бодож байна? Жил орох гэж бодоод байгаа. Жил орох гэдэг чи юу юм бэ? Амьдралын мөчлөг. Амьдралын мөчлөг. Яг юм. 13 жилд нэг удаа хүний амьдрал ядгүй. Би махбод сэтгэл санаанд бол тавхцсан их том өөрчлөлтүүд гарч байна. 13-ны жил орохгүй юу байдгүй? Нөгөө бидний танигддаггүй нэг бол сэтгэлийн бие бол бүрэлдэж байдаг. Махан би бүтэр бүрэлдэжсэн шүү дээ бадаа ихлэр бүтэр. Би болгочихсон шүү дээ. Хоёлаа хэрэлдэхгүй гэж нэг айтаахан байж байгаа нэг хоёлоо эрүүл нэг согтуу биш байж байгаа бүтэр махан би болгосон шүү дээ. Тийм биз? Одоо бүтэрийн бие болгосон хүний сэтгэлийн бие энэ талд нь байна. 13 жил урд нийлээд их, 25 хүртэл нийлээд их, 37 хүртэл нийлээд их. Тэгээ 85 та 73 та сэтгэлийн бие оршиж байна. Би болж байгаа юм аа эсвэл тэр нь оршиж байгаа гэдэг нь байна. Оршиж байгаа шүү дээ. Хүнийг хайлах хүн тийм бол байж л байгаа шүү дээ. Тэрнийг бол нэг ухааны биеэр авч явдаг. Ухааны бие. Тэгэхээр эхлээд бол ухаан суух болоогүй байна. 25 жил ухаан нэлээ сууж эхэллээ. 37 хүрд ухаан нэлээ жигдэрлээ. 49 бол амьдралын туршлага жигтэй гэх болно. 61 дэг бүр ёгцоо юу гэж болчихсон. Барагтай юм даа. 71-т бол сургаалаа хэлээд өгдөг. 85-т бол оюун ухааныхаа биеийг аваад goodbye. Тэгэхээр энэ хаан бий болдгийн байгдлыг энэ сэтгэлийн ухааны бий хаан бий болж байдгийн байгдлыг одоо уучлаарай би дандаа боловсролын багш нарыг очиж би таны мэдгүй сургалтын юмруу орохгүй дандаа сэтгэлийн юм дээр би түшгэлж ярих гэдэг байгаа. Яагаад гэвэл энэ бол өргөн олны заавал мэдж байх гэр бүлийн дотор амьдрал бий болох зүйл. За төрмөл чанар гэдэг юм ихлээр бий болгосон. За энэ төрмөл чанар гэдэг бол юу гэдэг тэр бол хаав юу гэдэг. Кевли дотор. Кевли дотор. Кевли. Кевли дотор хүн насны юу? цаг хугацааг итгэж байгаа юу?
шинж байгаа. Тийм учраас нэгэнд орон зайг эзэлж байгаа, цаг хугацааг эзэлж байгаа учраас тэр хүн бол боловсрж байгаа юу? Юм мэдж байгаа юу? ертөнцийн амьдралыг бол тусгаж авч байгаа юу? Тэр нь бол тэр хүний төрмөл чанарыг бий болгож байна. Тийм учраас манай ихнэр бүтээрээс 8 хүүхэд гарлаа гэхэд 8 удаа миний хүүхэд 8 удаа манай ихнээс гасан мөрдөж 8 удаа 8 өөр зан ааштай 8 удаа 8 өөр тийм ээ авьяас хэлэхтэй 8 удаа 8 өөр хувьцаа ятаг юмсууд юутай холбоотой Тэвлээ дотор тэр хүн эхээрээ дамжуулж ямар мэдээллийг гаднаас авч байсан юм бэ? Хэн хүнтэй ажиллагүй, аавтайгаа ажиллагүй, жилтэйгээ ажиллагүй тийм төрмөн шинжүүдийг бол магадгүй тэр хүн бий болгож байна. Монголчууд хэлдэг. Төрсөн өдрийн тойрог гарсан өдрийн тойрог. Төрсөн өдрийн тойрог гэдэг чинь бол хэдий төгтөд нөгөө нэг сард нэг удаа өндгөөс боловсрдог. 300 сая эрүүлгээс боловсрдог. Тэрнээс нэг нөхөр давж очиод тэрнтэй нийлдэг. 2 сая 999 мянга 999 энэ хоос авцдаг. Анх би болсон төрсөн гэдэг чинь энэ шүү дээ төрсөн гэдэг. Ямар жил, ямар цаг хугацаанд, ямар өөрөөр хэлбэл тэр бий болсон үеийн энерги мэдээллийн тусгал энэ төрмөн шинжийг үүсгэх их үүсэх юм. Тэгээд эхийн хэвлэл дотор тэр боловсрдог. Боловсроод нэлээд боловсролтой дөрөв. Одоо хүүхэд 10 сартай гарч байгаа юу? Үгүй. Хэдэн сартай гарч байгаа? 8 сартай 9 сар. Хуучин цагийн үлгэр 10 сарангуйсан аавын хүү байна би. Хангалтдаг байсан. Одоо 10 сараа гүйцэх гарч байгаа дутуу гараад байгаа юм уу? Үгүй байхгүй. Тэн дотор боловсрох ёстой боловсрчихсан бол би хэвтээд байгаагүй шүү дээ. Гармаар байна шүү. Тэгээд боловсроод яаж 8 сарын тааж гарч ирж магадгүй 9 сар тааж гарч ирж магадгүй 9 сар 7 хоног тааж гарч ирж хэдийд л одоо боловсрлоо төрмөн шинжүүний бий болчихлоо одоо би гарьяа гараад ирдэг. Гараад ирсээ дараагаар гарсан өдрийн гариг ажлын ямар сар өдрийн ямар өдөр гарсан тэр үеийн энерги мэдээллийн тусгал гарсан өдрийн гариг. Тэгэхээр бид бол хүүхдээ бүрэн таних ёстой. Анх би болсон цаг үе хэзээ вэ? Тэр нэгэн өдөр бүт хоёр хүүхдээ бол их хүсэж мөрөөд бий болсон. Тэр үед бид түр согтуу байгаагүй хэлж байгаа. Тэр үед бол бий болсон. Дараа нь гарсан өдрийн гариг тэр сар өдрийн тэр туулаа жилийн туулаата хүүхэд бол охины ордон нэг өөр. Өөрөөр жилүүхэн 12 янз байх боловч хулган жилтэн туулаа жилтэн өөр юм бол охины ордных нэг юм ингээд би нэг саваагүй тэнийг үтсэн л дээ 12 жилийн ийшин жигсахад 12 ордыг ийшин жигсахад туулаа жилтэн охины орд туулаа жилтэн номын ордоос юугаараа ялгаатай. Номын ордны дахиажилтэн хахажилтын юугаараа ялгаатай. Ингээд аваад үчтэй тэр энэ хоёрын уулзуул дээр тэр хүний жинхэнэ юм гарч ирдэг юм билээ дээ. Тэр төрмөн шинж. За ямар ч утгаа бол хүн бүтээх гэдэг бол боловсролын нөгөө үндэс суурийг бол бий болгож байдаг. Энэ төрмөн шинж. Нэг хоёр дахь хүний тарим шинжүүдийг бий болгох. Энэ гэр бүлтэй холбоотой юм хэлээд байгаа шүү дээ.
цэцэрлэгрээ очоогүй сургууль руу очоогүй байгаа шүү дээ. Коллежид очоогүй байгаа шүү дээ. Энэ бол шинж чанар гэдэг хоёр юмны адилхан уу? Шинж гэдэг үг, чанар гэдэг үгний цаад утгад адилхан уу? Ялгаатай. Чанар гэдэг нь юу юм? Дотоод ядраа дотоод юм. Шинж гэдэг нь юу юм? Гадаад юм. Тэгвэл би төрмөл чанар гэж хэлэхгүй төрмөл шинж гэж хэлээ. Төрмөл шинж. Энэ хаана вэ? Эхийн алтан хаалгаар энэ ертөнцид мэндэлсэн үгээс тэрмэл шинж. Төрмөл шинж нь талах юм аа гэхэд тэрмэл шинж нь дээр нь нааж байгаа Марс шиг юм. Тэр яаж бий болдгоо? За эндээс нэг хэлээ да. Энэ хэлгээд дээр сургууль хүмүүжүүлэх яадаг байсан. Ихээр нь намжуулдаг байсан. Би давхар ихээр. Тийм учраас монголчууд би давхар өсгөн хажуудаж битээ хэд далжиж битээ зогс сүүжилдэж битээ суу нүдэндээ улаа битгүүз чихэндээ муу гэдгийг сонс амандан элдв юм битгий. Хатгыг ирэхэд 6 мөр шүлэг шиг мөртлөө цаад нарийн утгыг ухаарах юм бол зогсож байхдаа сууж байхдаа хэвдэж байхдаа бие давхар өсгөх заавал тэгш байрлалыг сонгож байх ёстой. Тэгш байрлалыг сонгож байх. Яагаад гэвэл нөгөө цаад хүний ирэхээр шигдэг шаардаад байна шүү дээ. Улаа битгий үз. Миний хоо хонь болох гэж байна. Гэртээ ороо гэж хөгшчүүд бие давхар охины аймаг бүсгүйгээ гэрт оруулчаад хонь өргөдөг. Магадгүй манай оюун туяа юм. Та хөдөөнийхний юм яриад байна шүү дээ. Манай Улаанбаатар хот чинь хонь өдрөхөн өрлөөд байдаг ч юм байхгүй шүү дээ. Бид нөр хүчиж онгордоос учраас бэлэн мах авчихдаг шүү дээ. Гэж болж байна. Гэтэл манай туяа бие давхар байхдаа яадаг. Телевизээр алаан кятан, суусны чөтгөр шугамтай баахан кино үздэг. Нэг хонь өргөж байгаас 7 дор юм үздэг. Тэрний тархинд 7 дор мэдээлэл очдог. Тэр мэд 7 дор мэдээлэл нөгөө шинэ хүний тархи бол хожимын өдөр хүн алхаас буцахгүй хүн болох юм байна. Ардгүй махад алах тийм үүдлэс гэж мэднүүд дээ. Шинж ухааны цоошин юм байгаа шүү дээ. Хүн төрж явахад өөхөх эсвэл хүн бий. Тийм учраас аль нэгэн газар төрж хүний шороо порхид юм хэлдэг монголчууд. Тэгээд одоо тэр өлгөө дотор чинь гараад ирэхдээ тэр юугаар нь танд. Юугаар нь энэ термин шинжүү суудаг. 5 метр хөө. Ямар 5 метр хөө? Харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрч. Энэ тавыг хамгийн анхных нь аль нь юу? Хүрч зүйтэй. Эхлээд кин тэрүний бид гар хүрдэг. Эхвэрч ямар хүн сайхан дэлгөөх олон хүүхэд эхвэрж явсан долгооргоо гар эхвэр бол наагаад манай хөгчөд хажууд мачаа бод. Сайхан зонтой их буянтай сайхан эхвэр. Атаараш тахан эхвэр жоох юм бол атаараш тахан хүүхэд. Дэлгөө сайхан хүн тусч явсан бол дэлгөө сайхан хүрч. Дараа нь юу? Дараа нь ямар шууд сонсууч юм аа. Усан дотор байж байгаа ирсэн дүлийн амтнд яаж өдөр тэр долгионы хүлээж авах юм? Шууд сонсоод ирдэггүй. Густал гатах яваарай л одоо тийм амар үг юм хэлэхгүй. Гот юу харахгүй шууд гэрэлд хараад унах нь юу? Жаахан үнэр юу үнэрдэг вэ? Агаар
үнэрлдэг. Хүүсээ тасаллаа үнэрлээ. Тэгээ үнэрлээд өөрөөр хэлбэл энэ ертөнцид би дааж амьдрах ёстой болчихлоо. Өөрөө хүнээр дамжуулж хоолундаа ижуудаг, хүнээр дамжуулж гаднаас мэдээлэл авдаг ус нөхөр бол өөрийнхөө биеэр гаднаас мэдэрч өөрөө бол үнэрлж. Тэгээ дараа нь юу? Амтлах юу амтлах вэ? Ангар уурга. Ангар уурга. Бүх амтэн бүгдээрээ ангар уурга гэхлээр юм. Гэтэл 90 оноос хойш маамаас хүн байна. 90 оноос өмнө хүүхд гарч ирсэн хүн байна. Байна. 90 оноос өмнө яаж ийсэн? Эхлээд мэмасаа. Энэ дотор чинь удаан хадгалсан заваа юм байгаа. Энийг саагаад цэхэр ус гарахаар намлуул гэдэг маягийн хажуудл байсан байхгүй. Гэтэл 90 оноос эхлээд бол нөгөө ангар уурга амлуул туснаг. Тэр чинь зөв баг хүний амьдрал амтлаг байх гэж бид тэр хэлсэн шүү. Нийгмийн амьдрал байгаль гэж би хэлсэн шүү. Бүх амтны үр гарангуудаа эхийнхээ сүг хөгдөг ангар уургийг амладаг байхгүй. Түүсээ манай эзэн ирсний дараа нь манай ээж нөгөө муухай юм саагаад юу ясны дараагаар би амлнаа гэдэг нөгөө тухал ингээд хараад байж тухал хург гэж байхгүй шүү. За ингээд 6 сар зөвхөн ихийн хөхөр хоо. Тэгсээ дараагаар 7 дахь сараас эхлээд мань хөнгөл. Хөөш. Би ч одоо хагас жил баг дангаар нь ганцхан янзын юм ижүүлээ. Одоо тэгээд өөр юм ижүүлэхгүй юм. Ижүүлэх одоо би амсч үзмээр би организм дасгамаар байна шүү. Тэгтээ тэр нь яадаг вэ? Бантаг юм. Бантаг гэдэг чи юунаас бүтдэг вэ? Мах гэдэг. Миний хоо энийг мах гэдгийг, энийг хурл гэдгийг цаан ажиж яв. Энийг боловсруулдаг шинэ програм файл над холоодондоо нэ шинэ файл нэ. Дараа нь яадаг вэ? Ногооны зутан өгнө. Цагаан будааны каш өгнө. Шинхэн тарг өгнө. Жимсний шүүс өгнө. Төмсний нохш өгнө. Миний хөө энийг ногоо гэдгийг, энийг сүү гэдгийг, энийг будаа гэдгийг, энийг жимс гэдгийг, энийг төмс гэдгийг, энийг хүлээж авч тусыг хүлээж авдаг тийм хүлээж аваад таньж мэдээ тэрнийг боловсруулдаг шин файлуудыг энд нэ шин програмуудтай бол хүний хотод тэргээр програм шүү дээ. 20 сая янзын юмыг бол хүлээж авч боловсруулах програм энд байгаа гэж байна. Тийм учраас бол барагтай юм чихэж л байхад хөөх юм боловсруулж ирсэн юмыг дорн найрлагыг шалгаад ингэж боловсруул. Ноор чихагаас тэрний наваа, цэцлээс тэрний наваа. Яг нөгөө хич нөгөө пигментүүд боловсруулаад эдний зутангаа боловсруулах гардаг. Хэрэггүйгийн тэр доошоо гинцрүү. Нөгөөхийн аваад элэг боловсруулаад цус болгоод ингээд тамирын шинг ингээд тэгээд цусын мах болоод махын өөх болоод өөхн яс болоод ясын чимэг болоод чимгэн дараа нь одоо улаан цагаан туслал болоод ингээд нөгөө энергийн эрчим хүчний үйлдвэр тасалбар цаашаа явна. Дараа нь ямар одоо нөгөө харандаага одоо сонсондоо нэлээдээ томгийн дараагаар нөгөө нүд нь бол гэрэл дасаа юм хардаг болоод ирдэг. Харсан чинь нэг хүн көхүүлж байгаа көхүүлж байгаа ижим нь байх та. Намайг 10 сар тээсэн, 9 сар тээсэн зөндөө өвдөж гаргасан одоо көхүүлж баярлалаа юм тандардаг байх. Кэлгүй юм чинь нөгөө дохоогоор муухан мөрийга татарлаа. Нүднээ. Хаав шилжүүлдэг тоглоомор тэрний тоглоом тоон. Нөгөө миний гаднаас үнсээд байсан нөгөө аав минь байх юм. Чихэн онгойч. Тэр үед нүднээ чихэн онгойх юм үед чихтэй сайхан өсөлтгөөс сайхан эмэгтэй цэвэрхэн хувцалчихсан. Бүүгэнд баяж байна. Энэ хүн гэдэг чи ямар гоё өнгөлөг юм бэ? Ямар цэмцэг сайхан өсгийцэгтэй юм бэ? Яас сайхан аялгуу дуутай юм бэ? Нөгөө хүүхэн гэртээ байгаа юм чи яадаг юм гээд көвдөө хар тэрдэг хэвчсэн. Үсээ самнаагүй. Муу хичиг сэнжиг ордод тусгал тат бадалж юм ба. Хүн гэдэг чинь нэг юм хаарсан сэтгэл толгой хараараа мөнгө хакер дуутай ийм үгүй юм байна. Тэрнийг тусгаж аваад
Насанд хүрсэн ханаа жисэн яг муу юм нэг ажил сайн гүндөгөө сайн ярьж чараад гүндөгөө гэдэг чинь муу юм нэг ажил юм дотоогоос өгөөд шүү дээ тийм ч вот ингээд хэлгээс эхлээд цаашаага мөлхөө үед ингээд яа за дараа тармилаасаа яах вэ сурмын шинжүүл шинжиж би сурмын чанар гэж хэлээгүй шүү. За энэ юу? За энэ ёстой шопи насчиндаа сургууль юм бол. Энд хариуцлагатай тав. Монголын мэрэгд юу гэж хэлдэг вэ? Хүн 3 нас хүртэл гэгэнтний шинжтэй байдаг. 5 нас хүртэл сод ухаантай шинжтэй байдаг. 13 нас хүртэл бол эгэл жинхэнэ хүн байдаг. 13-ны жилээс хойш бол үндсэндээ бохир сууж ирдэг. Муу санаа суугаа, хүний хуурах, хүнд үл итгэх, янз бүрийн муухай шинжүүд ингээд бий болоод байна. Тэгэхээр эдгээр 5 нас энэ сод хүн байх үе хүртэл нь бол жигтэй бид зөв юм. Тэр Монгол хэл сургах хэрэгтэй. Монгол ёс заншилтаа танилцуулах хэрэгтэй. Тэгээ юу гэдэг? За ингээд дараа нь бол сурмын шинжийн дараа хэвшүүр шинжүү юу? За энэ бол бага наснд бол үнцлээ. За тэгээд өсвөр наснаас эхлээд энэ дархлаанаас сууж амьдрал хурж чадвар. За ингээд одоо үнцлээ энд бол эцэг үнцэн үүрэгтэй байсан бол эндээс эхлээд эцэг эхнэр нь багш нэмэгдэл явуулдаг. Энд яваад очихдаа тэр эцэг эхнэр нь багштай нь бол найз нэмэгдэл явуулдаг. Хамаг нандима магадгүй найзлаа хэлээд найз номер 1 рүү яваад өгдөг. Энд багш нь магадгүй 1 рүү яваад. Багшийн хэлсэн үг зайлиг болоо явуулдаг баг гэдэг. Тийм биз? Энэний нэр хүн энд 2 дугаар болоод энэ магадгүй 3 дугаар дууж асууж магадгүй. Өөрөөр хүүхдээ хөгжил энэ метр гэрвэл бол ингээд явна да. Би түрүүнд хөгжлийн 3 жил гэж нэг юм зурсан. Энд 3 жил зурыг. Энэ боловсролыг бол 3 жил гэж үзвэл тэрний үндсэн суурь хаана байна гэдэг зэрэг энэ төрмөл юмыг яаж бий болгохгүй. Тэгээ тармын шинж. Тэгээ сурмын шинж. Тэгээ хөвшмөн шинж. Тэгээ биедан орших. То ингээд дөхөж өгөндө. Тэгэхээр бид нэг хэлэхэд бол би бас л одоо 9 жил дотор багшилсан л да. Би хүний бэлэн болчихсон хүнтэй л ажиллах гэж оролдоод байсан юм байна. Бэлэн болчихсон. Тэгэхээр бид бэлэн хүнтэй ажилтдаг л да багш нар минь. Тэгтээ бэлэн хүнийг бэлэн болгох гээд сайн битгэх ёстой байна. Тийм учраас эцгийнхийг сайн битгэх, гэр бүлийг сайн битгэх. Тэгээд би бас өнөөдөр хэрэгүүлж магадгүй танаас сонирхож магадгүй би 2 ном аваад ирсэн. Энэ миний өөрийн номнууд л да. Энд
Энэ айлгэрийн амын эрдэнэ гэдэг бол хүүхэд энэний гарчгийг харах юм бол гэрийн сургуулийн ээж багш гэж байгаа. Айл өхөн сургууль цэцэрлэг боллоо гэсэн. Гэрийн сургуулийн ээж багш гэдэг нь ээж өхөн анхны багш. Гэрийн сургуулийн аав багш гэж байгаа. Аав бол багш боллоо гэсэн. Тэгээ гэрийн багш гарын шивж эмээ өвөө өхөн бол гэрийн багш нь ачтай нь бол жинхэнэ гарынхан шив. Дүүгийн багш гэж байгаа. Ахыг чинь бол дүүдээр дангах багш. За тэгээ хүүхдийн хэл яриа, хүүхдийн тоглоом, хүүхдийн зурсан зураг өөрөөр хэлбэл энэ юмнуудыг анх яаж бий болохгүй. Энэ дээр гэр бүлийн амьдрал хэдий ч нэг орно ийшх цутман хөнгөрөөд тухайн хүний өөрөө сурдаг оролцдог юм нь бол ихсээд энд бол өөрийнх нь оролцоо үндсэндээ байхгүй шүү дээ. За энэ бол сэтгэлийн жаргал 108 сан. Сэтгэлийн хөгжил. Сэтгэлийн хөгжил гэдэг маань нөгөө хүмүүж шүү дээ. Тэгээд ингээд яах юм бол нэгээс 2 настай хүүхдийн сэтгэл зүй онцлог, нэгээс 2 настай хүүхдээ яаж харьцах вэ? 3-4 настай хүүхдийн сэтгэл зүй онцлог, 3-4 настай хүүхдээ яаж? 5-6 настай хүүхдийн сэтгэл зүй онцлог, 5-6 настай. Бага насны хүүхдийн стандарт гэж засгийн газар баталсан 2011 онд. Тэр бага насны хүүхдийн стандартыг боловсруулах ажлын хэсэгт би орж ирсэн. 3 дахь эхнийх нь оюун ухаан, бие удирдлагын хөгжлийн ай, 2 дахь нь оюун ухааны ай, 3 дахь нь нийгэмшгүн ай. Тэр нийгэмшгүн айг бий болгоход энэ миний 108 жижигхэн одоо санамж бол хэрэг болох ийм чигтэй хийсэн юм л да. Гэр бүл зөвлөж. За. Гэр бүл дэх хүүхдийн хүмүүжлийн тухай анхны үнд суурийг хэлбэл хэлэхгүй юм байна. Энийг цаашаа дэлгэнгүй ярих юм бол энэ том лекц болоод яваад өгнө шүү дээ цаашаа. Энэ наснд нь зориулаад ярих юм бол бас л олон юм хэлж болно доо. За чөлөөтэй ярилцах гэдэг юм гаргая. Ер нь таны ном авьяа лекц уншуулъя гарыг миний утас 96 69 31 Сүйт нь бол тийм явшаагч магадгүй. Заавчлаараа та нарын дандаа мэддэг юм ярьсан бах. Гэхдээ миний яриаг 3 юм та нарыг хэрэглээсэй гэж хүсэж байна. Нэгдүгээрт нь энэ дотор байгаа залуучууд бол өөрийнх амьдралд жаахан туршлагатай инженер ач зээнийхэн амьдралд бол хэрэглээсэй билээ. Залуу бэр залуу хөргөндөө бол хүргээсэй билээ. Ах амьдралдаа. Хоёрдугаарт нь олон түмнийг гэгэрүүлэхэд гэрүүл энэ санааг бол өөрийн туршлагаараа баяжуулж яриасаа билээ. Гуравдугаарт нь энэ сэдвүүдээс тодорхой сэдвийг өөрөө боловсрол судалгаатаа хэрэглээсэй билээ. Жишээлбэл кевли дотор сурах гэдгийг бол аваад үзэх юм бол нэг хүний нас хүрхээргүй юм билээ. Тэр 5 мэдрхүүгээр намжуулж хүүхдэд тарим шинжийг төлөвшөөлн бий болгох юм бол маш их юм болох юм билээ. За тэгээд өсвөр насруу орох үеэс эхлээд тэгээд одоо нөгөө гэр бүлийн амьдрал бэлтгэх рүү хүүхд залуучуудыг оруулах тухай байдаг юм уу? Аль эсвэл залуу аав ээжийн хүүхдтэйг ажиллах, эмээ өвөө ач зээтэйг ажиллах гэх мэтээр нарийсгаад явах юм бол их олон юм болох юм шиг байна лээ.